За савд соног хүндэт үзэгчтэй. Тэгэхээр та эдийн дэлгэцийн өмнө яг одоо манай CVP cluster харагдаж байна. CVP cluster индикатор маань яадаг вэ гэхээр баар болгоныг тодорхой хэмжээний өнгөөр тодруулж харуулдаг биднэртэй. Хэрвээ энэ манай key cluster индикаторыг удраачих юм бол зүгээр юм хар баарууд гарч ирнэ. За тэгээд бас нэг зүйлийг та бүгдээр анзаарсан байгаа бах бид нар candle биш баар ашигладаг. Яагаад вэ гэхээр candle-ууд маань өөрсдөө гэсэн өнгөтэй улаан ногоон гэсэн өнгөтэй байдаг учраас бид нарт дуудтай CVP трейдеруудад энэ яг тохиромжтой зүйлүүд биш. Бид нар өөрсдийн гэсэн өнгөний тогтворгоотой. Тийм учраас биднэрт хамгийн нэгдүгээрт баар хэрэгтэй. Тэгээ баар маань candle-ээс бол баг ямар ч ялгаа байхгүй. Нөгөөд нэг open тэ нөгөөл нэг их бий тэгэл нөгөөл нэг close тэ. Тэгэхээр бид нар нэгтлээ жоон доошо pullback орлоо тийшээ гарч ирлээ хааглаа. Ерөөсөө баар гэдэг чинь энэ тэ. Би candle-ээр ярих юм бол candle маань бол ингэж харагдана шүү дээ. Candle маань бол ингэж харагдана тэ ийм тэр чигээрээ өнгөтэй. Энэ тохиолдолд бол зүгээр ингэж харагдаж байгаа гэсэн үг тийм. Тэгэхээр миний хувьд бол энэ нийлүү зүгээр байдаг. CVP трейдүүд бүгдээрээ баар ашигладаг. Шалтгаан нь юунда байгаа вэ гэхээр бид нэр индикатор ашигладаг тийм ээ. За тэгэхээр хэдүүлээ түүнээс гадна тийм ээ бас нэг амар чухал зүйлийг яриад үзье. Юу вэ гэхлээр хардаа CVP трейдерүүд volume trade, footprint, order flow-оор арилжаа хийхдээ бид нар бол ийм profile харж суудаг. Бид нар бол тоо ерөөсө харж суудаггүй. Янз янзын одоо хүмүүс тийм ээ одоо footprint order flow зааж гинэ гэд яриаддаг. Тэгсэн мөртлөө тэр дундаас зүгээр юм баахан тоо гаргаж ирчээд энэ тэр тоо шүү, тэр нь тийм тоо шүү, энэ ямар сонирхолтой тоонууд вэ гэд ингээд энэ бүх юм дээр өөрийнхөө сургалтыг зохион байгуулдаг хүмүүс маань footprint order flow арилжаанаас бод нэлээд хот хүмүүс гэдэг зүйлийг би та хэдэд 100% баталгаатай хэлье. Хэрвээ ямар нэгэн сургалтанд суусан тэр сургалтын хэмжээнд баахан тоо гаргаж ирчээд энэ тоонуудыг хараар ямар гоё юм бэ гэж ингэж заагаад байгаа бол уучлаарай. Энэ газар маань footprint order flow-ийн арилжааны тухай ямар ч мэдлэггүй газар гэдгийг би шууд хэлье. Тэгэхээр энэ тоонуудыг хараад зугадах ямар ч бидэрт шаардлага байхгүй. Энэ тоон дээр 63 байна уу, 57 байна уу, 34 байна уу гэдэг нь ерөөсөө ямар ч сонирхолтой зүйл биш. Арилжаан дээр ямар ч нөлөө хизээж үзүүлэхгүй зүйл байхгүй юу. Тэгэхээр бид нар яах ёстой вэ гэхээр бид нар бол ингэж тоо харж суусны оронд бид нар хэлбэр хардаг тийм ээ. Ерөөсөө л одоо хэрвээ та анзаарж байгаа бол тийм одоо энд ингээд нэг амар том улаан байгаад том улаан юм байна гэдэг чи юу гэсэн үг вэ? Ерөөсөө л одоо тоонуудыг хараад суух юм бол түрүүчийн 24-тэй энэ 46-тай буюу хамгийн өндөр тоо энчээ байгаамаа гэдгийг л харуулдаг байхгүй нэг ёсныг. Тийм л учраас энэ дөрвөлчин маань энэс илүү өндөр байгаад гэсэн байхгүй. Тэгэхээр энийг бид нэр тоогоор хараа суугадах шаардлага байхгүй. Энэ тоонуудыг бүгдийг хараа суугадах юм бол толгой амар ядарна. Маш их хэмжээний тоо анализ хийхээр чинь толгойн үйл ажиллагаууд энд амар оролцдог. Тэгээд сүүлдээ арилжаа хийх боломжгүй болдог. Тэгээд яагаад тэгэхээр тоо харж суусаргаад тоондоо дарагдаад ядраад юм тэр арилжаа байтугай болчдөг байхгүй юу. Тийм учраас тоог хараад ямар ч шаардлага байхгүй. Бидний профайлуудыг хараад суугаад бол хангалттай. Жишээлбэл энэ ч их хэмжээний байрууд байсан те дундаа хоосон байсан гэдэг зүйл нь бол харагдаж штэ те. Энэ ч бол бас ийм улаан хоёр юм дөрвөлчин байна те. Тэгэхээр профайлын хэлбэрээс харахад бол энэ бүх зүйл угаасаа харагддаг. Одоо хэдүүл энэ тоонуудыг нэгээл харах юм бол юу харагдаж байна те. Ерөөсөө энэ чинь дундуур нь хоосон дээрээ аюул их хэмжээний тоонуудтай байгаа нь харагдаж байгаа юм. Тэгэхээр тоонуудыг хараад ямар ч шаардлага байхгүй шүү найдаа. Энийг хамгийн түрүүнд хэлье. За тэгэхээр манай индикатор маань яадаг вэ гэхээр ер нь бараг хардаа ингэж order flow cluster гаргаж ирэхгүйгээр баараасаа шууд энийг харах боломжтой гэсэн үг заяа. Маш амархан болгоцсон гэсэн үг. Тэ? Тэгэхээр хэдүүлээ нэг зүйлийг харъя. Энэ баарууд маань өөр өөрсдөн гэсэн өнгөтэй өнгө болон өөр өөрсдөн гэсэн юмыг бол хэлж өгдөг биднэрт. Хамгийн нэгдүгээр биднэрт ямар энэ өнгөнүүд байна? Биднэрт ийм ногоон өнгө байна тийм ээ? Ногоон өнгө байна, хар өнгө байна. Хар өнгө нь болохоор зүгээр байдаг л те бидний ерөнхий кластер ч өөрсдөө хар өнгөтэй шүү дээ. Тэгэхээр тухайн одоо хар өнгөтэй кластер маань юу гэж хэлээд байгаа вэ гэхээр ямар ч олигтой нэг тийм volume trade order flow-ийн хэмжээнд дүүргэлт байхгүй тийм шуфаг кластер биш л гэдгийг хэлээд байгаа байхгүй зүгээр л энгийн гэсэн үг тийм ээ. Өөр өнгөтэй ногоонууд нь, улбар шарууд нь, чирний лягаанууд нь буюу цэнтүүд нь болохоор зах зээл дээр тодорхой хэмжээний нөлөө үзүүлэх чадвартай кластеруудыг үзүүлээд байгаа шүү. Окей. Тэгэхээр тухайн видеонд би энэ одоо order flow кластеруудыг яаж унших уу гэдэг талаар бол ярилцсахгүй яа. Тэгэхээр энэ мэдээллийг бид нэр сургалтын дээр бол зааж өгдөг. Тухайн видеон дээр би зүгээр л нэг зүйлийг хэлмээр байна. Юу вэ гэхээр хамгийн нэгдүгээрт тийм ногоон өнгөтэй кластерууд маань цохилтын кластерууд. Тэгээд цохилтын байтугай дээш нэ тийм баер тал руу цохилтын кластерыг илэрхийлдэг байгаа. Чирний лягаан өнгөтэй баарууд маань доошо цохилтын кластеруудыг үзүүлдэг байна. За цэнхэр
цэнхэр баарууд маань ямар үр дагавартай гэхээр тасалтын үр дагавартай. Хэрвээ энэ нь зохилтыг байсан бол те энэ хоёрын хэрвээ зохилтыг байсан бол цэнхэр нь зогсоох үйл ажиллагаа бид нарт харуулдаг. Юу гэсэн үг вэ гэхээр хэдүүл эндээс ямар нэгэн жишээ аваад үзье. Жишээлбэл энэ те. За энэ ч юм уу те жишээлбэл. Одоо энэ цэнхэр өнгөтэй кластер маань юу харуулдаг байгаа вэ гэхээр доороо хэмжээний мөнгө цугларсан. Дээрээсээ доошоо явж исэн нөхрийг те энэ ч бариад авцсан. Энэ барилтан дээр зогссон байна гэдэг зүйлийг хэлээд байгаа байхгүй нэгээс нь. За энэ дээр бас адилхан зүйл харагдаж байна. Яг энэ ч барьж исэн газар дээр бид нар яасан. Жохон доошоо нөө manipulation төрлийн юм хийгээд энэ кластер дээр өөр дээр нь барилт үүсгээд те цэнхэр өнгөний барилт үүсгээд тэгээ түүний дараа ингэж дээшээ цогцолт орсон байгааг харж байгаа тийм. Тэгэхээр ийм цэнхэр өнгөний кластерууд маань тийм үйлчлэгээ үзүүлдэг. Түүнээс гадна улбар шар өнгөтэй кластерууд маань эсрэг талын үйлчлэгээ дээшээ явж исэн нөхрийг бариад авцсан л гэсэн үг. Тэ энэ дээр гадна энэ дээр айдуулаа харъя. За энэ үн тийм ээ. Тоонуудыг хараад буудах шаардлага байхгүй яа гэдэг хэлбэрээс угаас энэ зүйлүүд харагддаг. За тэгэхээр CVP key cluster индикатор маань бол энэ бүх зүйлийг автоматжуулаад бидний шаардсан дээр шууд харуулдаг индикатор байгаа. Толгойн үйл ажиллагааны процессыг нэлээд хэмнэдэг, бүх юмыг бэлэнчлээд ингээд харуулж байгаа гэдэг нь маш сайхан зүйл тийм ээ. За энэ кластеруудыг харин яаж ашиглах вэ? Тэгээ footprint order flow-ыг ашиглаж яаж арилжаа хийх вэ гэдэг зүйлийг хэдүүлээ энэ видеон дээр ярилцсан. Энэ нь маш том сэдв учраас ийм жижигхэн видеон дотор бол ярих боломжгүй. Энэ тухай мэдээлэл авах сонирхолтой хүмүүс мань байвал манай сургалтанд бол хамрагдах ёстой. Тэр сургалтын дээр 3 сарын турш яаж энэ order flow footprint арилжаа хийдэг вэ? Яаж хийх ёстой вэ гэдгийг заагаад өгчихсөн байгаа шүү. Окей. Тэгэхээр тухайн энэ тайлбарын видеог үүн дээр зогсоогоод за тэгээд дараагийн видео хүртэл баяртай.